угсаа бас ийм Нийслэлийн гэмтэргээс өршлөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл эхний хагас жилийн үйл ажиллагааны биелэлтэд дүгнэлээ. Тус зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөт ажлуудын биелэлт 60 орчим хувьтай байна. Тус зөвлөлөөс хууль хяналтын байгууллагын чадхыг бэхжүүлэх, тэр дундаа техник хэрэгслийн хангамж, алба хаагчтай ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхааран ажиллаж байгааг нийслэлийн гэмтэргээс өршлөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Батбямб хэлж байна. Төрийн албан хаагчид бусад одоо шаардлагатай хүмүүсийн ажиллах нөхцөлийг одоо хангах, тэдгэрийг бас тэдгэрийн одоо эрүүл аюулгүй орчинд байх иргэдийг бас иргэдэд төрийн үйлчлэгийг шудрах шуурхай хүргэхэд одоо энэ явуулын ажлын байр бас нэлээд шаардлагатай байсан. Багнууд өөрөд олгогдсон байна. За бусад байгууллагууд маань одоо явуулын ажлын байрныхаа захиалгыг одоо хөдөлთა авах, захиалгаа өгсөн өнөө маргаашгүй ингээд авах ажлууд явагдаж байна. Гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хуулиар шууд одоо үүрэг хүлээж хэрэгжүүлж ажилладаг байгууллагууд байж байгаа. Энэ байгууллагуудынхаа чадварыг бэхжүүлэх одоо онцгойлон анхаарч ажилласан нийслэлийн цагдаагийн удирдах газарт туулах чадвар сайтай одоо хургийн автомашин 2, нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх газарт шаардлагатай шүүхэн шийдвэр фракц эззүүлийг өргөж өгөх тусгай зорилтын тоног төхөөрөмж авах зориулсан одоо шийдвэрийг гаргаж худалдаа авах ажиллагаа нь бол явагдаж байна. Нийслэлийн гэмтэргээс өршлөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудын одоогийн нөхцөл байдлаас дурдвал нийслэлийн онцгой байдлын газар объектын галт төмрийн 757, үнжмөл өвс шатааж гал алдсан 43 дуудлага хүлээж авчээ. Бүртгэгдсэн галт төмрийн 180, 100 цахилгааны аюулгүй байдлаас алдагдсан, 257 нь ил гал гарснаас үүдэлтэй байна. Тиймээс иргэдийг гал алдхаас сэрэмжилж аюулгүй байдлаас сахихыг нийслэлийн онцгой байдлын газраас уриаллаа. Байгаль экологид одоо аюулаас өрсөн сэргийлэх чиглэлээр ойг хэрэн төмөр гарахгүй байх. Энэ одоо арга хэмжээг биднээс бас хэрэгжүүлж ажиллаж байгаа. За өнгөрсөн сая одоо энэ 2021 оны эхний хагасчлалын байдлаар бол өнжмөл шар үлсний 43 удаагийн дуудлага ирсэн. За энэ дуудлага мэдээллийн дагуу бас холбогдох арга хэмжээг авч ажиллаа. Объектын галт төмрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.3% буурсан үзүүлэлттэй байгаа. За энэ галт төмрийн голомт дээр өвд 335 цаг үүрэг гүйцэтгсэн. За 1100 орчим тонн ус зарцуулж, за тусгай зориултын одоо 100 тонн одоо энэ хөөсийг ашиглаж галт төмөр ундрах арга хэмжээ зохион байгуулсан. За утаачлалтын бүсээс 256 98 насыг аварч нийт 7.2 тэрбум төгрөгийн нийт төрөнгийг бол аврам хамгаалж ажилласан байна.